Монголоос авилгатайгаа байх юм уу, хулгаатайгаа байх юм уу? Аль эсвэл авилга хулгайгаа бууруулах юм уу? Яагаад 76 гэдэг энэ тоон дээр бид нар авилгатай хулгайтай байгаа юм бэ гэхээр эн чинь өөрөө ингээд хувилдаа нэг үүсгээд байгаа юм аа. Дэлхий дээр ганц Монгол биш ээ. Дэлхий дээр тооцоолоор 120 гишүүнтэй парламентаас доош л байх юм бол авилга хулгайнд баригдаад байна. А Монгол 76 гэдэг тоог яагаад бий болгоцсон бэ гэж судлаад үзэхлээр архивын материалуудыг аваад үзэхлээр Чимэдгой тэргүүтээ үндсүүлийн их хэрэгчд болохоор 120 гэдэг тоо орж ирсэн байна. А гэтэл нөгөө талд нөгөө шийдвэр гаргагчид маань буюу одоо нэг үндсүүл тогтоогч нар олуулаад байсан. Энэ хүмүүс эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байгаад юу олон хүн бий 51 болго гэсэн байна. Ингээ хоёр талаасаа ярьж байгаа дунджаар 76 гэдэг тоо бол гарч ирсэн байна. Бодит байдал нь энэ судалгаан дээр бол гарч ирээгүй байна. А тэгээ үр дүнд нь юу болсон бэ гэд тэгэхээр үр дүнд нь хувилдаа өсчихсэн. Хулгай бий болчихсон. Хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгай тийм биз? Одоо иргэд юу үсэт байна гэд тэгэхээр хөгжмөр байна. Нэг, хоёрдугаар хулгайгаа зогсоомоор байна. Хоёр гэдэг. Тэгвэл энэ конопны эрх мэдлийг буулгаж гишүүдийн тоог өсөх байдал чинь харин өөрөө хулгайг чинь буулгана. Энэ бол би яриад байгаа юм биш. Зөвхөн Монголын судлаачид яриад байгаа юм биш. Энийг Германы судлаачид яриад. Энийг Японы судлаачид, Хятадын судлаачид, Солонгосын судлаачид, Америкийн судлаачид бүгд яриад байна.